Яа, энэ гурийн нийт зүйтэй. За энэ бол маш их амархан дүрм байгаа. Тийм болохоор гялс явчих. За энэ нь болохоор тийм юмны тухай ийм юмны талаар гэсэн утгатай яг Монгол үгэнд байдаг. За аа соно най yono koto o shimasu. Сорени канке га ару кото о shimasu гэх тийм ямар нэгэн юмны одоо тийм юмны тухай эсвэл тэрнтэй холбоотой зүйл тэрний талаар тий. За сэцүү цоггүйг нь харах юм бол Мэши нэр үгтээр нэмэх нь нийт зүйтэй буюу Рёко гэдэг чинь аялал гэсэн үг тийм ээ нэр үг. Тэгэхээр Рёко нийт зүйтэй гэхээр аяллаа талаар. За дараагийнх нь болохоор нэр үгтээр нэмэх нь нийт зүйтэй. За арт талаас нь дахиад Мэши орж ирвэл нийт зүйтэйгийн ардаас дахиад Мэши орж одоо ирэх юм бол нэр үг орж ирэх юм бол нөө залгах нэ. Тэгэх юм бол Рихконы зүйтэй нөө ханаши буюу аялын талаарх яриа гэж орчуул утга нь шүү дээ тий. Аялын талаарх яриа. За энэ дэр ч гэсэн бичсэн байна тий. Мэшиний зүйтэй нөө Мэши буюу Нихонбунканы зүйтэй нөө Сакубун о кайтэмас буюу Нихонбунка буюу одоо Японы соёлын талаарх Сакубун гэдэг юм болохоор эссе тий. Эссе бичвэр гэх юм уу те бичвэр о кайтэмас бичиж байна. За олимпикуны зүйтэй нөө кижио юмимашта буюу олимпийн талаарх одоо те мэдээ уншсан те мэдээ уншсан гэж очиж байгаа гэсэн үг. Зя Рэбүний харамл Индоны зүйтэй ширабетэмас буюу энэтхэгийн тухай судалж байна. Энэтхэгийн талаар судалж байна. Талаар. За кономондайны зүйтэй доомоймас ка буюу энэ асуудлын талаар юу гэж бодож байна вэ? Нийт зүйтэй. Асуудлын талаар тий. Энэ асуудлын талаар. Энэ асуудлын тухай ч юм уу тий. За Йоко Ишоны Цукао Кодоба гэдэг энэ чинь арай амархан болохоо бичсэн байна л да. За жишээ нь одоо энэ арталт нь орж байгаа үнүүд нь ямар үнүүд илүү их ашиглагддаг вэ? Их ашиглагддаг вэ гэх юм бол ханаас буюу ярих тийм ээ? Ярих, кику буюу сонсох, кангаеру буюу одоо бодох, шираберу судлах, каку бичих тийм ээ? Бичих. Зурах бол биш шүү, бичих. За эсвэл зурагч байсан болно. Гэхдээ нэрээ өөр хангаар бичигдэнэ. За ошиеру буюу заах. Одоо би тиймний талаар тэр хүн заасан тийм. Сэцэмэ сүрү буюу тайлбарлах. Бенкю сүрү буюу хичээл хийх. Кенкю сүрү буюу судлах. Суудан сүрү буюу одоо тийм суудан сүрү зөвлөлдөх. За тэгээ шитээрү буюу мэддэх тийм. Одоо шиг Корены зүйтэй шитээрү буюу би энэ талаар бол мэддэг ч юм уу тий. Куваши гэдэг маань тэр энийг юмны талаар айгу сайн мэддэг гэсэн утгаар тий. Куваши. Одоо шиг Корены зүйтэй куваши буюу би энэ талаар дэлгэрэнгүй мэддэг гэсэн утгаар. Маш сайн мэддэг гэсэн үг. За жишээ нь зүгээр эдийн уншаад үзье. Сакубун ва сеншү но рёконы зүйтэй какимашта буюу одоо тэр эссен бичвэрээ болохоор өмнөх 7 оны сеншү өмнөх 7 оны рёконы зүйтэй какимашта буюу тэр аялын талаар бичсэн гэж юм тий. Дараагийн Вьетнамын Канкочины зүйтэй ошиэдэг кодасай буюу Вьетнамын Канкочи гэдэг маань болохоор одоо аялын хүмүүс их аялдаг газар. Хүмүүс их аялдаг орчин гэх юм одоо Япон гэх юм бол Шибуя тий. Эсвэл Киото, Осака гэдэг аял зурчлалын газар гэх юм уу. Канкочины зүйтэй ошиэдэг кодасай гэхээр Вьетнамын тийм аялал жуулчлал өгсөн сайн газар зааж өгөөрэй гэж бичсэн байна.